Баримтат өвийг хэрхэн яаж бүртгүүлэх вэ? Нэгдүгээрт захимаар бүртгүүлэх бол. Та баримтат өвөө бүртгүүлэхийн тулд соёлын өвийн үндэсний төв гэсэн вебсайтад нэвтрэнэ. Дараа нь мэргэжил арга зүй зөвлөгөө эсрэг орно. Үүний дараа баримтат өв гэсэн цонх харагдах бөгөөд энэ хэсэгт баримтат өвийн бүртгэлийн форм гэсэн Excel маягтыг татаж аваад бүртгэлээ хий. Хэрв танд тусламж хэрэгтэй бол Монгол улсын баримтат өвийн бүртгэлд нэр дэвшүүлэх дурсгалыг бүртгэх аргачлал зөвлөмжийг ашиглаж болно. Бүртгэлийн маягтай бөглөж баталгаажуулсны дараа бүртгэл эт NCCH CIP-ийн хаягаар илгээнэ. Ингэснээр таны гар дээрх өв үндэсний баримтат өвийн урьдчилсан жагсаалтад бүртгэгдэх болно. Хоёрдугаарт захимаар бүртгүүлэх боломжгүй болно. Хэрв та суманд оршин суудаг бол сумын соёлын төв, аймагт оршин суудаг бол аймгийн музейд бүртгүүлнэ. Нийслэлд оршин суудаг бол дүүргийн соёлын ордон, нийслэлийн засаг даргын дэргэдэх соёлын асуудал хариуцсан нэгжил буюу нийслэлийн соёл урлагийн газар, соёлын өвийн үндэсний төвд тус бүртгүүлнэ. Баримтат өвөө бүртгүүлцгээе.